Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 11-р сарын байдлаар 811 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны 11-р сарын байдлаар 734 хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 9.5%-аар гэмт хэргийн гаралт буурсан байна. Гэмт хэргийн гаралт буурахад багийн хөршийн холбоодын ахлагч болон хэсгийн байцаагч нар уялдаа холбоотой ажиллаж чадсанаас энэхүү буурчээ. За аймгийн хэмжээнд нийт 21 төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийтдээ 13 төрлийн гэмт хэрэг буурсан. 8 төрлийн гэмт хэрэг бол тодорхой өсөлт хуваар өссөн үзүүлэлтээр гарсан. Өнөөдрийн байдлаар ихэд аймгийн хэмжээнд өссөн төрлийн гэмт хэргээс иргэдийн өмчийн хулгайлах төрлийн гэмт хэрэг өссөн. Мөн эдийн засгийн гэмт хэргүүд бол тодорхой хуваар өссөн үзүүлэлтээр гарсан байна. Ялангуяа энэ Орхон аймгийн цагдаагийн газраас эхний 11 сарын байдлаар энэ иргэдтэйгээ болон багуудтайгаа хамтарч урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулсны үр дүнд бид нар нийтдээ гэмт хэргээ 9.5%-аар буюу 734 гэмт хэрэг бол бууруулж чадсан байна. Энэ гэмт хэрэг буурахад Орхон аймгийн цагдаагийн газрын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг багуудынхаа ажлын албатайгаа бид нар нарийн нэгт хамтран ажилласан байгаа. Өөрөөр хэлбэл баг дээрээ бид нар багийн ажлын албатайгаа хамтраад багийн хэсгийн байцаагчтай эргүүл шалгалтыг нэгдүгürt сайн үр дүнтэй зохион байгуулсан. Хоёрдугаар бид нар иргэдийг татан оролцуулах чиглэлээр иргэдэд эрх зүйн боловсролын дэвшлүүлэх, иргэдэд шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажиллагааг бас багийн ажлын албатайгаа хамтран зохион байгуулсан. Хоёрдугаар бид нар Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сайд, эрүүл мэндийн сайд, нийгмийн хамгааллын сайд нарын батарсан журмын дагуу ерөнхий боловсролын сургуулиудад өсвөрийн цагдаагийн бүлгэм гэж ажиллуулж эхэлсэн байна. Энийг бид нэр 2017 оны 9-р сарын 1-ээс 2018 оны 6-р сарын 1 хүртэл хэрэгжүүлж ажиллагаа. Нийтдээ аймгийн хэмжээнд 22 ерөнхий боловсролын сургуульдаар бид нар 44 өсвөрийн цагдаагийн бүлгэм ажиллаж байгаа. Энэ бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр бид нар насан туршийн хүүхдүүдс үлдсэн гэмт хэргийг бууруулж чадсан байна. Гэвч зарим гэмт хэргийн тоо өсөж гарсны шалтгаан нь зөрчлийн тухай хууль шинжлэгдсэнтэй холбоотой. Шинжлэгдсэн хуулийн дагуу иргэдээс ирсэн гомдол, өргөдөл бүрийг гэмт хэргийн бүртгэлд оруулж байгаа учраас заримд гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй гарсан байна. Өмнөх